Мэдхүү жимсний мод ургамлыг танд довтордог шоргуулж, жимсний ялаа, имгэн хүмс, нялцгай биетэн болон олон төрлийн шавжийг устгах 3 алдаагүй арга байдаг гэдгийг өнөөдөр би танд гэртээ бараг бүгдэд байдаг маш хямд материал ашиглан 3 маш үр дүнтэй хавхыг харьхин чишийг алхамаар зааж өгөх гэж байна. Ингэснээр та эдгээр хурдан шавжийг нэдмэсөө устгаж чадна. Тэгэхээр цагаа өрөлгүйгээр эхний аргыг үзэцгээе. Эхний арга нь бүх төрлийн авиараач шавжид зурулсан маш үр дүнтэй наалддаг хавх юм. Үүний ажиллагаа маш энгийн. Шоргуулж бузан бусад авирагч шавж жимсний мод руу орох гэж оролдох үедээ энэ саадыг таарч шуудхан буцаад явдаг. Үндэ бидэн бичлэгийг хийж байх үед нэг шоргуулж энэ саадыг давах гэж оролцсон ч харж байгаачлан ийм төрлийн саадыг давж чадаагүй. Тиймээс хэрвээ энэ хавхыг хэрхэн хийхийг мэдмээр байвал яг одоо тайлбарлаж өгье. Юуны түрүүнд бидэнд нэг хэсэг картон гэрхтэрэ. Энэ тухайлбалд залуу мод учраас модны их бие цузаан биш тул жижигхэн хэсэг байхад л хангалттай. Энэ удаад би ойролцоогоор 80 инч буюу 20 см хэмжээтэй дүгөө хийх гэж байна. Гэхдээ аль болох нарийн болохын тулд бид нэгэн жижиг кал арга ашиглах болно. Зүгээр л нэг маркерийг нэг болд дүүцсаар үеэнэ. Ингэснээр бид үүнийг циркул шиг ашиглаж төгс төхөөд дэлгэж чадна. Хэрвээ чимийн мод том бол зүгээр дүгийн диаметрийг томруулна. Тэмдэглэсний дараа хаяж авч ингэж хайчилж эхэлнэ. Одоо бид дугуйн захнаас төвхөртөл нэг зүсэлт хийнэ. Энэ зүсэлтэнд дүгийг онгойлгож модны их биеийн суйранд амархан тавих боломж олгоно. Мөн шаардлагатай бол дугуйн төвд нэг эсвэл хэд хэдэн жижиг зүсэлт хийж бөгжиг модны их биеийн зүзаанд төс тааруулахад хялбар болгох боломжтой. Бөгжиг модны их биед зөв байрлуулж төгс тааруулсны дараа одоо наалтамхай хаалт хийх цаг ирлээ. Үүний төвд бид мэргэг чамтдад зориулсан цав ашиглаа. Энэ төрлийн цавуун гадаа орчны нөхцөд төсвөртэй байхаар бүтээгдсэн тул чийг бороонд маш сайн төсвөртэй. Мөн та үнийг бүрэн итгэл дайгаар ашиглуулна уу? Учир нь энэ нь жимсний модыг гэмтээхгүй. Одоо зүгээр бөгжийг бөхөлдөнд тойруулан тасралтгүй цавууд өрх юм. Ойролцоогоор хагас инч өргөн байхад хангалттай. Хамгийн чухал нь хаалт бүрэн хаалттай байх ёстой. Ингэснээр шавж хаанаас ч нэвтрэх боломжгүй авна. Арчирган мөн маш энгийн. Заримдаа хаалт цэвэр хэвээр байгаа эсхийг шалгаж байх хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөхөд туус, навч, эсвэл бусад ямар нэгэн зүйл хүрэмтлэгдэж гүүр үсгэн шавж хаалдыг давах боломжтой болгодог. Хэрвээ ийм зүйл тохиолдвол тэр бохирдлыг зүгээр цэвэрлээд зангаа хэвийн ажиллах болно. Мөн богжны эргэн тойронд зэрлэг өвсрах бугааг анхаарч байх нь чухал. Учир нь эдгээр нь шоргуулжийг наалдамхай хаалтаар дамжиж гүйгээр мод руу ороход гүүр болж өгч магадгүй. Хэрвээ ямар нэгэн зэрлэг ус харвал зүгээр л устгахаар. Ингэр л олсаа. Энэ мөчөөс эхлээд шоргуулж болон бусад авирагч шавж манай жимсний мод руу орохыг оролдвол энэ хаалттай тулярч мод руу хүрэх ямар ч боломжгүй болно. Ингэснээр бид жимсний модоо колоничлах, өөр хортон шавж үсгэхээс сэргийлж чадна. Гэхдээ мэдээж энэ зангаврагч шавжийн эсрэг маш сайн ажилладаг. Тэгвэл нисдэг шавжуудаа юу болох вэ? Эдгээр нь ихэнхдээ шууд манай жимсний мод руу нисээд ирдэг модны их биеэр авирах шаардлагагүй. Тэгвэл тэдэнд зөриулсан маш энгийн, маш үр дүнтэй зангаваас бий. Яг тэр зангийг бид одоо цааш нь үзэх гэжээ. Хоёр дахь арга нь жимсний ялаа булан манай жимсний модонд хохирол учруулж болох олон төрлийн нисдэг шавжийг барихад маш үр дүнтэй цангаа юм. Үүний ажихаа маш энгийн. Бид цоо, дарс, элсэн чихрээр хийсэн холимог бэлтгэх бугуурад энэ нь маш хурц, нисдэг шавжуудад маш их татагддаг үнээр ялгаруулдаг. Тэр үнэрийг мэдрээд тэд хоол хүнсний их усвэр эсвэл хооллох газар олсоо гэж бодоод лонг руу ирдэг. Жижиг нүхээр орж чадсныхаа дараа тэд гарах гарцыг дахин олоход маш хэцүү болдог бөгөөд эцэст нь дотороо баригдаж үлдэг. Үнэн дээр энэ занг нь зөвхөн жимсний ялаа биш, бас олон төрлийн жижиг нисдэг шавжийг барьж чаддаг тул манай жимсний модонд учрах хохирлыг мэдэгт хүч бууруулдаг. Тиймээс хэрвээ чи үүнийг хэрхэн хийх мэдхийг мэгмэр вайвалиаг удаа тайлбарч өгье. Юуны өмнө бидэнд нэг хуун цас сав хэрэгтэй узнаа. Энэ удаад би 1 литр хагацын сав ашиглагч агаж мөн 4-1 галлон эсвэл түүнтэй төстэй хэмжээтэй өөр ямар ч савыг ашиглаж болно. Юуны өмнө бид савны 4-1 орчим хэсгийг дарсны цуугаар дүүргээд нэг хоолны халбах сахар нэмнэ.
Дараа нь шингэний төвшнээс дээш хэсэгт ойролцоогоор 3-4 мм-ийн диаметртэй, өөрөөр хэлбэл 1/8 инч урчим хэмжээтэй хэд хэдэн нух гаргана. Нөхнүүдийг хэд том хийхгүй байх нь чухал. Учир нь бидний зарлаг бол жимсний яллаа болон түүнд төстэй жижиг нисдэг шавжнуудыг дутууш оруулаад хялбар болгох юм. Бүх зүйлийг бэлэн болгосны дараа одоо байрлуух таган болсон. Үүний тулд зүгээр нэг улс эсвэл уяа ашиглаад жимс байгаа эсвэл мод жимсээ ургуулж эхэлж байгаа хэсэгт улгах босныг хамгийн тохиромжтой нь энэ тохиромжийг өглөөний нарны анхны туяа тусах тал руу харуулж байрлуулах явдал юм. Ингэснээр дотор зүйл өглөөнөөс эхлэн баг зэрэг халаад жимс боловсрч буй үнэрийг илүү сайн ялгаруулж жимсний ялаа болон бусад олон нисдэг шавжийг татах болно. Ингэснээр бид зангааны үр дүнтэй байдлыг улам нэмэгдүүлэх боломжтой. Байрлуулахад маш амархан. Зүгээр л савны хүзүүгээр нэг ос соруулаад мөчир дуяад сайн тогтоож өгнө. Ингээд болсоо цанга ажил ширнэ. Хэд хоногийн дараа дотор нь шавжнууд гарч ирж эхэлж байгааг ажиглаж байна. Харж байгаачлан энэ занганы үр дүн маш өндөр байдаг. Мөн маш жижиг нүх гаргаснаар зэги болон бусад том хэмжээтэй тоос хүртэгч шавжнууд орохоос ихээхэн сэргийлж, голчлон жимсний ялаа болон түүнтэй төстэй нисдэг шавжнуудыг барьж чадна. Ингэснээр бидний байгаа ихнэх жимсний ялаа болон бусад олон нисдэг шавжны төвөгтэй хагалтаас хамгаалагдана. Гэхдээ бидний цэцэрлэгт талбайд хамгийн түгээмэл тухайлддаг нэг хурдан үлдэж байна. Эмгээ хүмс болон ялцгай биед. Тэд өргөлж багхгүй юм шиг санагдагч хамгийн санаандгүй үед гарч ирээд ганцхан шөнөө дотор соёололд навж бүр бүхэл бүтэн чимсэгч сүйтгэж чадна. Тэдний эсрэг мөн маш энгийн, маш үр дүнтэй нэг зангаа байдаг нь диатомит хөс таслах юм. Үүнийг ширэглэхэд маш жамаахан. Зүгээр диатомит хөрснөөс атгаад бүх суурийн эргэн дойронд пастралдгүй цагирыг үсгэн дараана. Үүнийг бид савтай ургамал дээрж шүүд хөрсөн дээрж яг адилхан хийж болно. Хамгийн чухал нь ямар завсаар нүх үлдээж бохгүй. Учир нь ямар жижигхэн зайг эмгэн хумс нялцгай биед эсвэл өөр ямар шавж ашиглан жимсний мод руу нэвтрэх боломжтой. Энэ занга яагаад ийм саяаж ирдэг вэ? Учир нь энэ материал нь бичил хэмжээтэй, маш ширүүн бүтэцтэй чулуучсан замагнаас бүрддэг. Эмгэн хумс эсвэл нялцгай биед үнтэй харьцах үед тэр гадаргуу нь маш таагүй санагдаж саадыг давах юм нь буцаж иргэдэг. Үнэн дээр энэ бүтээгдэхүүнийг олон жилийн турш эмгэн хүмүүс нялцгай биетүүд болон бусад авирагч шавжнуудаас хамгаалахад ашиглаж ирсэн. Энэ аргын цорын ганц султаал нь бороо урах эсвэл чихтэй үед үр нөлөө нь ихээхэн буурдаг. Тиймээс хэдэн өдөр бороо орсны дараа эсвэл саад алих болсныг анзаарвал зүгээр л дахин бага зэрэг түрхэд шинжлэж болно. Харж баачлан энэ маш энгийн арчилгаа бөгөөд үлрэл даяар жимсний моднуудаа хамгаалахад тусалнаа. За тэгээд өнөөдрийн бичлэг маань энд хараад дууслаа. Харсанчлан эдгээр нь маш энгийн гөрөн арга боловч маш үр дүнтэй. Одоо ч өөрөө эдгээрийг туршиж үзээд өөрийн жимсний модон дээр үр дүнг нь хараарай. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дарахаа, суугт ман бүртгүүлээ бидний мартаарай. Дараагийн бичлэг дээр уулзцгаая.